PLAYTIME гэж яг юу юм бэ? Өмнөх бичлэг шиг үйл явдал тэнд яг болд юм алуу. Ер нь намайг хөгжмийн наадамд дээр яг юу болд юм бол? Хэрвээ чи PLAYTIME явж үзээгүй бол манай бичлэгийг заавал үзээрэй. Яагаад гэвэл баяа энэ удаа яагаад хүмүүс PLAYTIME явдаг вэ гэсэн асуултын хариултыг хайх гэж байна. Яа. Энэ удаагийн сэдв яагаад PLAYTIME. Яагаад байгаа юм бэ үү? Одоо ингээд 7 сар гараад эхлэнгүүт PLAYTIME-ийн сөрөг бичлэг гараад ирсэн байхгүй юу? Нөгөө бичлэг үү аа. Тэ нөгөө нэг энэ. Наа. Нөгөө биш энэ үү? Та наваад ихтэй. Ингээд энэ үү? Тийм бичлэг яваад ирсэн шүү дээ. Тэгэд гинт бацаахгүй. Ер нь энэ яг ямар ч та бичлэг юм бол миний явж явах үед юм байгаа байхгүй юу? Гэхдээ би яг учир шалтгааны мэдэхгүй тэр энэ цаанаас учиртай нэг юм баг. Тэгэхэд бидний зорилго мэдэхгүй байгаа зүйлийг олон талаас нь хараад тэгээд яг нэг точны мэдээлэл өгөх штэ. Би бол PLAYTIME ерөөсөө явж байгаагүй. Гэтэ би бүр сүүлийн 4-5 жилийн турш PLAYTIME гэдэг фестивалыг сошиал медиа өнцгөөс зөндөө харсан. Тэнгүүд дэлхийн энэ харсан өнцөг хүнийг өнцгөн ахгүй юу? Аха. Тэнгүүд очиж үзсэн би болохоор бүгдийг мэдж байгаа. Гэхдээ магадгүй миний очсон өнцгөөс далдуур юу ч болдог гэсэн юм билээ мэдгүй штэ. Гэхдээ ямар ч байсан PLAYTIME фестивал гэж юу юм? Яг тийм юу болдیں۔ Түүхэн юу юм? Тэгээ бүгдлийн өнцгөөс зэнээс хэлсэн хэдэн хүмүүс ажиллаж байна? Хэдүүд энэ юу болдго юм байна? PLAYTIME гэж юу вэ? Энэ талаар ярихын тулд хэдүүлээ түүхээс нь эхэлж харцгаая. PLAYTIME наадмын түүх X Nation клубтэй салшгүй холбоотой байдаг байна. PLAYTIME наадмын үүсгэн байгуулагч Нацагд орж ахын анхны санаачилсан рок клуб нь X Nation нэртэй байжээ. Тухайн үедээ цөөхөн байсан рок хамтлагуудыг эндээ тоглодог байсан байна. Тэдгээрийн тоонд Swan's Madness, Night-Train, Jackal мөн дуучин отгоо зэрэг уран бүтээлчид багтдаг байжээ. Сэнэ вая. Вая мөн өөрөө. Одоо маандлаг бид нар одоо 9 дэх жилдээ PLAYTIME-д орж байгаа. PLAYTIME бол зүгээр л амар хингийн чидэн чи бүр яг ингээд тул тус юм хийх сайшаа би. Гэтэ ямар ч ингээд дуртай бол юм аа чинь. Хамгийн Монголд идэг хамгийн гоё уур амьсгалтай 3 хоног. Маа гэрийнхэн бол жилд 2 удаа гэр бүл юм шиг байха болдог байхгүй. Нэг нь PLAYTIME, нэг нь цагаан сарын бууцалт. Гэр бүл шиг байха болдог гэдэг нь юу гэсэн үг гэхээр шууд ингээд цогтой ингээд пим явуулж мөнгө даянгаа ингээд хангаут хийдэг. Яг ингээд найз учраас. Үзэгчдийн хөдөлгөөр гоё нөгөө жил хүлээдэг гаднаас хамтлаг ярьдаг, хүртэ хамтлаг ярьдаг өдөр яг уран бүтээлчтэй өвдөх юм бол ихэнх л Монгол хамтлагууд PLAYTIME-аас зориулж бэлддэг байх. Шинэ юм хийдэг. Юм хийх хөшөөрөг басан бас нэг наадам. 9 онд би хамгийн их PLAYTIME бэлдсэн. Тоглож байгааг үзэл хичээгээд байгаа ч явж. Тэр жилийн PLAYTIME бүр миний тархийг бүр задлж ирсэн. Юу вэ? Монголд ийм хүрээлэл байдаг юм уу? Ийм гоё хүмүүс байдаг юм гэж бодлоо. Би одоо энэ жил 5 дахь орж ин тэгээд бүр анх тоглож байхад бол New Wave-с одоо яг одоо main stage руу ингээд тийшээ дэвшигдэх юм уу надад маань гоё байсан. Яа тэгвэл бүр багасаа ингээд PLAYTIME болдог байсан. Тэгээд би олон хөгжим тоглодог гэхдээ ямар ч тийм өөрөө уран бүтээл байхгүй, хамтлаг байхгүй. Тэгээд яг шохорхол өнгөрдөг байсан л та. Би бас PLAYTIME дээр тоглох юмсаа гээд тэгээд яг 15 оноос хойш тоглож ирсэн чинь бол одоо яг л одоо тийм олон жил өрөөдсөн мөрөөдөл би болж байгаа юм шиг. PLAYTIME бол яг жинхэнэ залуучуудын цугладаг. Одоо яг орчин үеийн шинэлэг, орчин үеийг харуулсан тийм хөгжмийн, амьд хөгжмийн одоо бидний ингээд сэргээсэн тийм фестивал гэж боддог. Одоо 10 дахь удаага хаа энэ жил явах юм бол. Миний хувьд болохоор найзуудтайгаа ч юм уу эсвэл удаа уулзаагүй хүмүүстэй нэг 100 ингээд бөөнөрөө цуглараа балаа авах ер нь аль. Гэтэ манай найзын хэлдгээр болохоор бидний хувьд PLAYTIME бол цагаан сар болсон. Яг ингээд бөөнөрөө сайхан уулзаад ингээд тийм. Яг өмнө нь бол дотор болдог гэсэн байхгүй. Тэр үед яг одоогийн шиг байгаагүй. Гадаа болдог гэсэн шиг гоё хөвгөлтэй сонирхолтой гоё л байсан. Та нарын бодож байгаа шиг тийм амар хардкор юм байхгүй. Та нар ингээд яг тайцны урд хэдий амар рок гарууд ингээд бүжиж хараад PLAYTIME бол ийм гээд ойлгосон. Тэр бол үнэхээр буруу.
Хүмүүс зүгээр л найзуудаараа гоё салхины гараа байж байгаа шиг адилхан тэнд бас тэгж яжиж болно. Гэтэ хажууд нь гоё хөгжмөнтэй амар олон танихгүй гоё хүмүүстэй тийм л болчих. Нэг дурам бэлчээд хамтлагууд дуу хөгжим тэнд байгаа уур амьсгал одоо хүмүүс урт нь орчин тийм нөгөө байгальтайгаа тэгээд нэг голын хажууд гэдэг дээрээс нь олон төрлийн нөгөө нэг хүмүүс зориулсан байгаа тийм сонирхолтой зүйлс. Би 3 зүйлээ дурдчихгаа. Би шорлогонд нь дуртай, пивэнд нь дуртай. Агаарт эдэгт нь дуртай. Би битүү газар амьсгалж чадахгүй байхгүй юу. Тийм болохоор надад хамгийн гоё эдэг. Тэгээ автобусанд би амар дуртай. Нэрээ тийм. Хамгийн дургүй зүйл 0. Үнэхээр дургүй. Тэгвэл яг Playtime гэж өөрөө юу юм бэ? Гэсэн чинь музик фестивал гэж үү? Тийм. Ер нь хөгжмийн фестивалууд яагаад дэлхийд даяар ийм олон байд юм бол? Би ийм олон байдгийг мдээгүй. Тийм үү? Би ер нь нэг мэдгүй би Coachella гэж яддаг гэж бодсон. Coachella бүр баг дэлхийн хамгийн том доор. Монголд эсвэл зүгээр л ингээд амар гоё агаарт гоё ингээд майхан цахантай гоё байгээ гэж шийдсэн болов эсвэл угаасаа юм байд юм болов би ер нь энэ талаар өсө бодож байгаагүй юм лээ. Music festival гэж юу байдлаар хайсан. Ааха. Хайсан харуулъя. Тэр талаар мэдээлэл харуулъя. Дэлхийд дахинд маш олон төрлийн хөгжмийн наадмууд зохион байгуулагддаг. Аргач үгүй биздээ дуу хөгжим гэдэг дэлхийн бүх хүмүүсийн ойлголцсон мэдэрч чадах гайхалтай нэгэн төрлийн хэлч гэж хэлэх юм бэ. Хөгжмөөгөр амьдралыг төсөөлхийн аргагүй шүү дээ. Тэгвэл дэлхийн хамгийн алдартай хөгжмийн фестивалуудын талаар судалгаа. 1. Coachella. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмын нэг бол яах аргагүй Coachella. Coachelлагийн нэг тасалбар нь $429-аас $999 хооронд байдаг бөгөөд тасалбар зарлагдаж эхлэнгүүтээ шуураад дуусдаг байна. Дэлхийн өнцөг болон бүрээс зөвхөн энэ наадмыг зорин ирэх хүмүүсийн тоо жилээр төгсөн улам өсөж байгаагаар алдартай одод хүртэл зөвхөн энэ наадмыг зорж ирдэг байна. Instagram-аас бидний хамгийн сайн хайж чадах зүйлээр #Coachella. Энэ дээр Instagram-ын одод хэрхэн Coachella бэлтгэх талаар олон сонирхолтой зургуудыг харж болох юм аа. Music Festival. Энэ бол дэлхийн хамгийн алдартай DJ нар болон электро хөгжим сонирхогч залуусын жил бүр хүсэн хүлээн зорион очдог дэлхийн хамгийн том электро хөгжмийн фестивал юм. Уг наадам нь гэрлийн болон лазер эффект ашигладагаараа онцлогтой. Дэлхийн өнцөг болон бүрт ийм олон хөгжмийн наадмууд болдог гэхээр гайхалтай биш гэж юу? Гэхдээ бид ч бас хацтай хүмүүс юм аа. 3 сая хүнтэй ирнээсээ 30,000 хүнийг 3 өдрийн турш цуглуулж чаддаг хөгжмийн наадам Монголд бий. Дээрээс нь бас би энэ талаар судалгаа хайж байгаад Натгай ахтай хамт подкаст хийсэн. Тэгээд фестивалын нас нь бол янз бүр байдаг л да. Гэхдээ би бол бид нар одоо PLAYTIME-ыг хийх хэрэгцээ ч гэдэг юм уу те. Ингээ шаардлага байгаад бол тэр хүртэл бол хийн. Хэрвээ одоо зогсоох ч юм уу тийм шаардлага орвол тэр үедээ л зогсох байх. Ямар ч гэсэн одоо бол тийм хэрэгцээ байгаа. Бид нар ч гэсэн тийм хүсэл байна. Тийм учраас бол хийгдээ явж байгаа. Ард нь ажилдаг хүмүүс нь гэхээр би ингээд мэдгүй надад төсөөл байгаагүй л би надад очиж л гоё байх мэдрэмж байсан болохоос ард нь юу бол гэж ерөөсө бодож байгаагүй. Тэгсэн чинь амар олон зүйл ард нь болох юм билээ. Жишээлбэл тэр хог цэвэрлдэг талаар бол би тэгэж бүр тийм crew байдаг талаар өстой мэдээгүй. Green crew гэдэг бүхэлдээ бас ажлын хэсэг гардаг. Яг наадмын бүх үйл ажиллагаа 11 цаг 12 цаг гэж эхлэхэд бүх наадмын талбай ингээл цэвэр цэмцгэр буцаал яг ихний өдөршгөө 3 өдөр маань тэрчгээр эхэлдэг. Энэ бүхэл бүтэн бараг хот шиг юм бид нар байгуулчаад байгаа штэ. Тэр чинь буцаагаад хураана гэдэг ажил чинь бас байгаа. Тэр болгоныг авчирч энж тогтцуулсан хүмүүс орой яг наадам дуусахад тэр хүмүүс маань буцаж орж ирээ нөгөөдүүлсээ хураадаг. Green crew баг маань 4 хоног ажилладаг.
PLAYTIME руу яагаад хүмүүс явдаг вэ гэсэн асуултын хариултыг хайсан бичлэг маань энэ түрээд өндөрлж байна. Дахиад нэг амар сонирхолтой шинэ мэдээ дуулгахад PLAYTIME дээр манай Ваяагаас асар гарнаа. Бид нар асартай байна. Бид хоёр байна. Ваяагийн асрын зорилго нь юу вэ гэхээр бид нар медиа асраар оролцож байгаа. Тэн дээр маш олон хамтдаг дуучид, артистууд болон өөр ямар нэгэн сошиал медиа дээр контент бүтээдэг хүмүүс ирж өөрсдийнхөө контентийг яг рил ингээ үзэгчд донд суугаад хийнэ гэж бодлоо. Лайв явуулах гэсэн үг зүгээр шүү. Магнитын рекон тэгээ бусад артистуудаас авахудаад ингээд хүмүүс манай асар дээр ингээд лайв хийгээд шууд рил видео контентуудаа бүтээгээд явах нэ. Тэр шууд үзэн гэсэн гурдаас нь. За тэгэхээр энэ бичлэг дуусаад PLAYTIME-да бэлдээд явахаар зориод PLAYTIME аваад ингэсэн бол манай Вая асар дээр ирээрээ. Заавал дараад гараарай. За ингээд манай Ваягийн маань 2 дугаар анги буюу яагаад хүмүүс PLAYTIME явдаг гэсэн асуултыг хайсан энэхүү дугаар маань ингээд өндөрлж байна. Subscribe дараарай. Яг зөв. Subscribe дараарай. Хонхын насаагаарай. Сэтгэлээ үлдээгээрэй. Лайклаарай. Тэр дараагийн яагаад дугаараараа уулзцай. Тэгээд PLAYTIME дээр хамгийн гол нь мэдээлэл